Сайн байцгаана өрхөн үзэгчид та бүхэндээ 9-р сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баярын өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. Эхний мэдээлэл хүргэе. 2025-аас 2026 оны шинэ хичээлийн жилд Дархан Улаан аймгийн боловсролын салбарын 67 байгууллагад нийтдээ 33800 гаруй суралцагч Эрдэмт Шамдан 2740 багш ажилтан ажиллах юм байна. Тэгвэл улсын эдсийн хөрөнгө оруулалтаар Дархан Улаан аймгийн ерхий боловсролын сургуулиудад 78 ангийн самбар болон 21 ухаалаг самбар нийлүүлэгдэж байна. Үүнтэй холбоотой бэлтгэсэн мэдээллийн дэлгэрэнгүй одоо үзүүлнэ. Орчин цагт багш заавал самбар шохото зууралдах биш, хөгжил дэвшилтэд хүл нийлүүлээ алхах хэрэгцээ шаардлага үүссээр байгаа л. Тиймээс багш нарын хүсэлт шаардлагад нийцүүлэн Дархан Улаан аймгийн ерхий боловсролын сургуулиудад улсын эдсийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ухаалаг самбар нийлүүлэгдэж байна. Одоогоор бүх анги танхимд хүрэлцэхгүй ч цаашдаа хүртээмжтэй байхад анхаарч ажиллана гэдгийг хэлсэн юм. Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр төвийн бүсээ сонгогдсон гишүүдэд төлөөлөн улсын их хурлын гишүүн, аж үйлдвэр Эрдэс баялагын сайд Гонгорын Дамтны болон аймгийн засаг дарга аз жаргал боловсролын газрын дарга буян тогтхын хамтаар Дархан хотын ууг 1-р сургууль болон оюуны ирээдүйн сургуулийн багш сурагчдтай уулзан тоног төхөөрөмжийг нь хүлээлгөө өгч сургалтын орчинтой танилцсан юм. Багш нарын тухайд сэтгэл өндөр байна. Нийтдээ 200 гаруй сая төгрөгийн үнийн дүн бүхий 78 ангийн самбар, 21 ухаалаг самбарыг ийхүү Дарханы ерхий боловсролын сургуулиудад нийлүүлж байна. За ерөнхийдөө ухаалаг самбар гэдэг нь ер нь хэрэгцээтэй хичээлийн хүүхдүүдэд ч сурж байхад энэ ухаалаг самбар болохоор одоо орчин үед болохоор AI гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хичээлийг одоо захим орчноос хүүхдүүд яг бодтойгоороос бүх мэдээллийг аавна гэдэгтээ бол итгэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ ухаалаг самбарыг анги болгондоос бүх сургуулиудын танхим тавиад өгвөл бас ер нь хэрэгтэй. Багшид ч гэсэн хүүхдүүд ч гэсэн бүх юмыг яг ойлгуулж өгнө л гэж боддог. Тэгэхээр энэ самбар болохоор манай сургуульд одоохондоо нэмэгдээл ирээл л та өмнө нь болохоор 3-4 байсан бол одоо энэ жилээс хэд нэмэгдэж байгаа мэдгүй. Манай гадаад хэлний техникэд болохоор 4-6 байгаа. Тэгээд энэ болохоор ер нь хими хичээл, физик хичээл, англи хэлний хичээл ер нь туршлага буюу ингээд бодит амьдралтай тулгуурлаад ярих болохоор ухаалаг самбарын ач холбогдол маш их байгаа л гэж бодож байна. Тэгэхээр одоо бүх сургуулиас ийм самбартай олцоод бас баяртай байна багш нар. Хичээл заахад бол ер нь хичээлийн хэрэглэгдэхгүй маш чухал байдаг. Тийм үү? Одоо тэгээ бид нэрээ үзэж байгаа яг стандарт номын тухай тэгэхээр бас хүүхдүүд бас жоохон хангалтгүй байдаг. За тэгэхээр тэр номныхаа хангалтгүй байдлаас энэ одоо ухаалаг зурагтай юм бол бас бүх мэдээллийг авах боломжтой гэж бодож байгаа. Тэгэхээр хичээлийн хэрэглэгдэхгүй тал дээр бас багш нарт дэмжлэг үзүүлээд хүүхдүүдийн санал ч гэсэн бас нэлээд байгаа. Тэр болгоныг бас хангаад өгөөд байвал бид нарт хэрэглэгдэхгүй тэгээ бичиг цаасны ажил бас маш их байгаа. Тэрийг жоохон хөнгөвчлээд өгвөл бас зүгээр юм болоо л гэж бодоо. Яг гол нь нөгөө хүүхдүүд сурах хичээлийн бэлтгэлдээ анхаарал хүүхдүүдэд заах юм дээр л анхаарал сайн болоо л гэж бодож чинь миний зүгээс. Би бол өнөөдөр бас өөрийнхөө суралцж байсан 1-р 10 жилийн сургууль Дархан Улаан аймгийн 1-р 10 жилийн сургуультай бас ирээд ингээ явж байна. Ер нь одоо өнгөрсөн жилүүдэд манай Дархан Улаан аймгийн багш нар бол бүгдээрээ цахим одоо тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байгаа. Одоо бид нэр дараачийн одоо зорилгоо биелүүлэхийн тулд одоо ангиудыг бүгднийг нь одоо захимжуулах юм зорилготой ажиллаж байна. Бид нар дижитал шилжилт одоо хиймэл оюун ухаан гэж ярьж байгаа 90 үед хүүхдүүдэд бэлтгэх ёстой. Энэ хүрээнд бол одоо сая энэ 9-р сарын 1-ний тохиолдуулаад нийтдээ улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан Улаан аймгийнхаа бүх сургуулиудад ухаалаг самбар, за мөн бас ангийн самбаруудыг бол шийдэж одоо авчирж өгч байна. Тэгээ одоо бүх ангиудыг одоо ийм тоног төхөөрөмжөөр хангах одоо зорилгыг тавьж их хурлын гишүүтэйгээ хамтарч ажиллана. Тэгээд ер нь манай Дархан Улаан аймагт бол одоо анги дүүргэлт бол стандартын түвшинд хүрэх ёстой. За мөн бас энэ хүүхдүүдийн маань үдийн хоолны тоног төхөөрөмжүүд бүрэн хангагддаг байх ёстой. За бас одоо багш нарын маань ажиллах тоног төхөөрөмжүүд бүрэн болж одоо ахуй нөхцөл сайжирдаг байх ёстой. Бас багш нарынхаа орон сууцтай холбоотой асуудлуудыг шийдэх ёстой гэдэг ийм ажлууд байна. Энэ бүгдийг одоо тэгээ нэг нэгээр нь хийгээл явна да. Тэгээд дарханчуудаа бас хичээлийн шинжилгээний баярын мэндийг дахин хүргье. Баярлалаа тав гэнэ. Хүүхдүүдийн хүсэл санаачлахаар бид нар боловсролын байгууллагууд дээр ажилласан. За хэд хэдэн боловсролын байгууллагууд дээр ажиллаж бас тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн. Тэгээд энэ хичээлийн жилд эдгээр ажлууд маань одоо биелэлээ олж хүүхдүүдтэй бэлэг барьж байгаа таатай байна. За тухайлбал Од цогцлбол сургуулийн А, Б варны гадна биеийн тамирын талбайг байсныг иж бүрэн тогтчулж бид нар гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайнуудыг байгуулсан. За мөн оюуны ирээдүйн сургуулийн А, Б буюу одоо ахлахангийн сургууль дээр спорт зал, урлаг залыг за дээвэр засрын хамтаар иж бүрэн дуусгалаа. За 16 дугаар сургуулийн спорт залыг технологийн тамхинтай бас иж бүрэн дуусгаж хүлээлгэж өглөөд. За 1-р сургуулийн хувьд бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нар гоё сургууль төслийг хэрэгжүүлж гадна орчны тохиолдлыг бүрэн хийж за мөн
спорт зал, урлаг залыг гэж бүрэн стандартын шаардлагат нийцсэн дагуу хийж гүйцэтгсэн. За тэгээд яг тэр үеэрээ бид нар энэ сургуулийн удирдлагад өөрсдийнхөө нөөц болцоогоор хэд хэдэн үүрэг даалгавар хийж докчлолтой ажил хийхийг үүрэгдсэн. Үүнийг одоо сургуулийн удирдлагууд, менежерүүд маш сайн гүйцэтгэж, ялангуяа хүүхдийн хамгийн ихний анх шатны хэрэгцээ болсон нийтийн нойлыг өөрсдийнхөө хүчин чадлаар иж бүрэн засварлаж дуусгасан байна. За мөн сургуулийн гадна талын задгай байсан талбаануудыг одоо хүүхэд чөлөө цагаар амрах болцоотой юм задгай талбайг бий болгох үүрэг өгсөн. Үүнийгээ бас шийдвэрлсэн байна. За мөн одоо гадна талынхаа энэ үүдний хэсгийг бас тогтчулж иж бүрэн болгосон байна. Тэгээд энэ мэтчлэн сургуулийн удирдлагууд маань өөрсдөө дотоод нөөц болцоогоор мөн эцэгчүүдийн оролцоотойгоор ингээд олонний хүчээр боловсролын салбартаа хөрөнгө оруулалт хийж зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг шүтгэхгүйгээр өөрөөсдийнхөө боломжоор ингэж одоо ажиллах юм бол бидэрт маш их нөөц болцоо байгаа гэдгийг хэлье. Ер нь аймгийн үндсэн бодлого өөрөө нэгдүгээр хүүхдийн аюулгүй байдал сурч боловсрох энэ нөхцөлийг сайжруулахын төлөө бид хичээн чармааж ажиллаж байгаа гэдгээ бас дуулгаж хэлье. Тэгээд цаашдаа энэ боловсрол 2032 хөтөлбөрийн хүрээнд бид нар бүх ерөнхий боловсролын сургуулиудын санал ширээг иж бүрэн одоо шинжилж дуусгах, спорт талбай, биеийн тамирын танхим, урлаг заалнуудыг одоо иж бүрэн нэгэн стандартын дагуу одоо тогтчулж өгөх энэ ажлууд маань үргэлжлэн хийгдэх болно гэдгээ бас дуулгая. Энэ хичээлийн жилд Дархан улаан аймгийн хэмжээнд 27 сургуульд 28 мянган гаруй хүүхэд багчууд 1300 гаруй багш ажилтнууд ажиллах юм а. Хөтөлбөр үргэлжилж байна. Олон улсын IELTS сайт шалгалтуудад бэлтгэн их сургуулиудын босхийг ихтгэл төгс алхахад нь гүр болох зорилготой Илээд 22 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт хүүхэд багчуудын нийт хөөрөөр дүүрэн авьяаслаг сурагчдын үзүүлбэр тоглолтоор бэлхэм үргэлжилжээ. Ирээдүйн элитүүдийг бэлтгэн уриатаагаар оюуны хөгжил, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг Дархан улаан аймгийн Илээд 22 дугаар сургуулийн 2025-аас 2026 оны буюу 29 дахь хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчтэй зэвсэг гэгддэг. Тиймдээ ч хүүхдүүдийг нэгэн хэвийн хоцрогдсон сургалтаар сурахаас илүүтэйгээр сэтгэх чадвар сайтай, төлөвшсөн, өөрийгөө илэрхийлэх болон чөлөөтэй сэтгэх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд тэд түлхүүн анхаардаг. Тэр үүднээсээ сэтгэн бодоход чадрын хичээлүүдийг нас насны онцлогтон тохируулан хөтөлбөртөө хэрэгжүүлдэг байна. Илээд 22 дугаар сургууль мөн сонгосон мэрэгжлийн чиг баримжааг нь сурагчидтай олгож, эзэлтийн эрхий шалгалт, мөн олон улсын IELTS сайт шалгалтуудад бэлтгэн гадаадын болон дотоодын их сургуулийн босхийг ихтгэл төгс алхахад тань гүр болгох зорилготой гэлээ. Цөөн сурагчтай тоглог анги танхимд мэрэгжлийн багш нараар заалгаж, ирээдүйн мэрэгжилдээ нэг алхам төрүүлж бэлтгэгдэхэд илээдийнхэн туслах болно гэдгийг онцолсон юм. Мэрэгжлээ сонгосон зорилго тэмүүлэлтэй сурагчдад маш том боломжууд нээлттэй байна. Ерөнхий агуулгаараа боловсролын тогтолцоог өөрчлөх. Тэр тусмаа энэ заадаг зүйлээс өөрчилж боддог зүйл рүү эргүүлэх. Хүүхдүүдийг цээжлээд эргээд түүнийг шалгуул дүн авдаг биш. Тухайн агуулгыг бодож сэтгээд шинэ гаргалгаа гаргаж ирээд түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх юм аа. Ийм том зорилгоор явдаг. Энэ зорилгын төлөө манай сургуулийн бүх хичээл 1-р ангиас эхлээд төвлөрж явдаг. Дунд ахлах анги руугаа энэ бол мэрэгжлийн төвшөнд орж эхэлж байгаа. Логик гэж эхэлнэ. Математик, логик, оюуны хөгжил энэ бүгд нийлбэр явна. Мэдээж англи хэл бол одоо хэрэглээ авсан. Англи хэлийг бол бид хамгийн бага түвшинд гэхэд одоо гадаадын дээд сургууль тэмцэх хэмжээнд хүртэл нь бэлдээ гэж байгаа. Эцэг эхчүүдийн нэг одоо алдаа байдаг нь 10 төгсөөд 11-р анги төгсөнгүүт ингээд ухаан олж эхэлдэг. Одоо манай хогт хаан сурах вэ яах вэ? Бид бол энийг 5-аас 6 жил задлж үзэж байгаа. Амар болно гэсэн үг. Хүн бол нэг жилийн дотор тийм хурдан сурахгүй л. Тэгэхээр 5 жил системтэй сурцсан зүйл бол мартагддаг. Тэгэхээр үндсэн зорилго бол ерөөсөө л энэ хоёр л явж байгаа. Одоо манай ахлагийнхны одоо 10 дахь ангийнхны хүүхдүүдийн IELTS бол миний ойлгож байгаагаар 7 гарсан гэж ойлгоод байгаа. Ямар ч сан багш нар ярьж байгаа энэ бол одоо тэтгэлгийнхаа төвшөнд хүрсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо эх жилээс хүүхдүүд өөрөө сургуулаа сонгоод гээд явах боломжтой болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө л ирээдүйн элитүүдийг бэлтгэнэ л гэдэг чин санаатай. Илээд 22 дугаар сургуульд 2025-аас 2026 хичээлийн жилд 1-р ангид 6 наснуудын 2 шинэ бүлэг нээгдэж байна. Удирдах тэргүүлэх зэрэгтэй боловсролын тэргүүний ажилтан долгормоо багштай нэгийн А анги, мөн боловсролын магистр, боловсролын тэргүүний ажилтан багш туяа нэгийн Б ангиудыг тус тус удирдах ажиллана. Тус сургуулийн сургалтын албатай холбогдох утасны дугаар 94 94 54 54.
Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Дараагийн мэдээ. Нэгтлэн бодох бүртгэл банк санхүүгийн салбарын ирээдүйн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсөгдөг Мандах их сургуулийн Дархан Уул аймаг дахь салбар сургуулиас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Сургуулийн хөтөлбөрийн 20% хөнгөлөлтөд сонгогдсон. Төгсөгчдийнх нь дийлэнх буюу 96.5% нь ажлын байраар хангагддаг онцлогтой Мандах их сургуулийн Дархан салбар сургуулийн 28 дахь хичээлийн жилийн нээлт өнөөдөр боллоо. 2025-аас 2026 оны хичээлийн жилээ олон онцлог амжилтуудаар өгтөж байгаагаа тодтогсон юм. Орон нутагтаа шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэж сургуулийн арга зүй сайтай гэдгээр олон жил нэрээд харгалж байгаа тус сургуулийн оюутнуудын амжилтын бүхэ үргэлжилсээр байгаамаа. Манай сургууль нь 1997 онд үүсгэн байгуулагдаад 2007 онд Мандах сургуулийн салбар сургуулиудад 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За тус хугацаанд бид 1460 оюутан төгсөлсөний 96.5% нь ажлын байртай байна. За ингээд Нэгтлэн бодох бүртгэлийн улсын олимпиадад бид жил болгон оролцдог. Тухайлбал өнгөрсөн хичээлийн жилдээ Нэгтлэн бодох бүртгэлийн улсын олимпиадад багаараа дэд байр, за хувийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн юм амжилттайгаар оролцсон байна. За бид өнгөрсөн хичээлийн жилдээс Нэгтлэн бодох бүртгэл аудит, Нэгтлэн бодох бүртгэл татвар, за банк санхүүгийн хөтөлбөрөөр эсэлт авч байна. Мөн бүгд найрамдах Солонгос улсын Санмын их сургуулиуд нь Чимжээ их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд хоёр дээр нэг нь хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За бид нар Нэгтлэн бодох бүртгэлийн өдөр ичнээ хөтөлбөртөө эсэлт авдаг. За тэгээд Нэгтлэн бодох бүртгэлийн ичнээ хөтөлбөртөө 25-аас 26 оны хичээлийн жилдээ эсэлт авч байна. За ингээд нийт энд хүрэлцэн ирсэн нийт эцэг эхчүүд, багш сургууль хүмүүжүүлэгч, за нийт оюутнуудаа бүгдэнд нь хичээлийн жилийн баярын мэнд хүргье. Цаашдаа сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. 8000 төгрөгийн өнгөтэй сургууль хэмжээг. За энэ оюутан маань мөн өнгөрсөн хичээлийн жил 3 дугаар курстэй Нэгтлэн бодох бүртгэлийн улсын олимпиадад за тэргүүн байр эзэж багаараа дэд байрын эзэж болсон байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан Уул аймгийн хувийн хвшлийн ууган сургуулиудын нэг Дархан Импотын сургууль мөнгөн хонхо жингэнсэн шинэхэн гадаад багш нараа хүлээн авснаар хичээлийн шинэ жилийн нээлттэй ээжээ. Дархан Импотын сургуулийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн буюу 31 дахь жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Олон жилийн ариун туршлагатай, олон улсын хөтөлбөрүүдтэй, дэлхийн топ сургуулиудтай хамтран ажилладаг зэрэг олон давуу талтай тус сургуулийн тухайд энэ жил гадаад багш нарын тоогоо нэмэгдүүлсэн онцлогтойгоор шинэ хичээлийн жилээ өгтөө авч байна. Төгсөгчдийн дийлэн хувь нь гадаадын ихтэй сургуулиудын тэтгэлэгт амжилттай хамрагддаг. Энэ нь боловсролын цөм хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртөө хослуулан хэрэгжүүлдэг, IELTS болон SAT хөтөлбөрүүдийг давхар үздэг орон нутгийн анхны ууган сургуулиудыг тоцтголтойд шууд холбоотой байлээ. 2025-аас 2026 оны хичээлийн жилдээ эрүүл амжилт бүтээлээр дүүрэн байх болтойгоо гэж хүсээрээ бид 31 дахь хичээлийн жилээ нээж байна. Энэ жилийн онцлог маань гадаад багш нарын тоо маань нэмэгдэж мөн Кембрижийн хичээлийн шалгалтыг бүрэн ихээр нь хэрэгжүүлж дадлагдсан багш нараараа бас орж иж байгаагаар маш онцлогтой байгаа. Гадаадын IELTS, SAT гэх мэт шалгалтыг бүрэн бэлдэх багш нартай болсороо бас онцлогтой гэж харж байна. Бүх сурагч нартаа амжилт хүсье. Та бүхэнд энэ хичээлийн жилдээ өнгөрсөн хичээлийн жилээс амжилттай ихсэн жил байх болтугай гэж хүсье. Сайн бацгаана уу, та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Энэ хичээлийн жилийн нээлтэн сэтгэл хангалуун энд ажиллаж байгаадаа тавтай байна. Миний нэрийг Хааны гэдэг. Би Индонез улсаас ирсэн. Энэ хичээлийн жил Дархан Импотын сургууль англи хэлний багш болон коллеж консулаар ажиллана. Нийт эцэг эхчүүд, сурагчид, багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргье. 2025 он 2026 онд хичээлийн шинэ жилдээ 5 хүүхэд маань одоо ингээд IELTS-ийн оноогоороо 800 оноод ингээд дүүцүүлээд хөдөлмөр сайхан сурагчдынхаа ачаар ингээд шилдэг багшаар соллуулаад сууж байгаадаа маш их сэтгэл өндөр байна. Тэгээд хүүхдүүд маань одоо энэ жилдээ өмнөх жилүүд шигээ сайхан ажилласаг хөдөлмөрч тууштай байх болтугай. Тэгээд өөрсдийнх нь оюун цэлмэг энэ сайхан өмнөх одоо ингэж амжилт үзүүлсэн ах эгч нарынхаа үлгэр дуурайл болгож дүүнэрэн ч гэсэн сайхан сурах болтугай гэж өрөөё. Сэтгэл сарын 1-ний баяр гэдэг бол одоо цэцэг энэт хоёрт төлөвлөсөн энэ сайхан баярын өдөр. Тэгээд Дархан Уул аймагт одоо 31 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр тусмаа одоо хувийн хвшилд үйл ажиллагаа явуулж байгаа. Дархан Импотын сургуулийн одоо 31 дахь элбийн баярт оролцож байгаа одоо маш их баяртай байна. Одоо өнөөдөр бол одоо аавын хуваар оролцож байна. Тэгээд
Миний том хүү Бямтарж одоо 2022 онд энэ дархан эмпати сургуулийг төгсөж өнөөдөр одоо Нью-Йоркийн их сургуулийн одоо 3 дахь курст суралцж байна. Тэгээд өнөөдөр бас манай том охин одоо дүлгөө маань энэ дархан ахыхаа сургуульд одоо дархан эмпати сургуульд оролцож байна. Тэгээд нийт эмпатичуд та бүхэндээ одоо 2025-аас 26 оны хичээлийн шинэ жилийн мэндийг нийт багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ одоо хүргье. Тэгээд та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье. Сайн байна уу, намайг Чингүү гэдэг. Би дархан эмпати сургуулийн 12-ийн ангийн сурагч байна. Би энэ сургуульд сурснаар англи хэлнийхээ чадварыг гүнзгийрүүлж бас математикийн чадварыг гүнзгийрүүлсэн. Энэ зөв Америкийн нэгдсэн улс руу явж Хорватийн олимпиад Монгол улсад төлөөлөл орж математикийн төрлөөр алтан медаль аваад ирсэн. Энэ жилийн 10 дугаар ангийнхаа сурагчдаа өссөн сургуулаа аваарай. Амжилт хүсье. Сайн байна уу, намайг Мишель гэдэг. Би дархан эмпати сургуулийн 12-ийн ангид сурдаг. Тэгээд би болохоор 7 дугаар ангида дархан эмпати сургуульд сурч ирсэн. Тэгээд тэрнээс хойш болохоор миний англи хэлний мэдлэг болон математик, физикийн одоо шинжлэх ухааны хичээлүүдийн мэдлэг илүү их дээшлсэн гэж бодож байгаа. Тэгээд би дөнгөж сая 100 IELTS өгөөд 7 оноо авсан. SAT шалгалтаа бас өгсөн байгаа. Энэ жил төгсөх 12 дугаар ангийнхандаа сурлаг урлагийн өндөр амжилт төсөе. Тэгээд бүгдээ хүссэн сургуулаа аваад амжилттай яваарэ гэж хүсье. За би болохоор 12 дугаар ангид төгсөөд инженер болно гэж бодож байгаа. Физиктэй өөрөө амар дуртай болохоор гадаадд очиж суралцаад тэгээд Монголдо буцаж ажиллахаар төлөвлөгөөтэй байгаа. Чанартай боловсрол тухтай орчин мэргэжлийн гадаад дотоодын чадварлаг багш нар тоглог анги танхим нь дархан эмпати сургуулийн онцлог ялгарл болж өгдөг лээ. Нийт сурагч болон багш нарт сурлагын өндөр амжилт хүсье өрөөе. Үзэгч та бүхэндээ төвөмсөн мэдээллийн хөтөлбөрийн 9 дугаар сарын 1-ний даваа гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр энэ түрээд өндөрлүүлж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Нийт сургууль хүмүүжүүлэгчид, багш сурагчид, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баяртай үзэгчтэй.